Эрдэнэчим гишүүн өчигдөр бүрэг дээр туулан агнснаа Facebook хуудсанда тавьсан. Харин иргэдийн шүүмжлэлээр бөмбөгдүүлснийхээ дараа туулаа нь чихмэл байсан гэдэг тайлбар хийлээ. Юмд мэдрэмтгий боёлий гэж байгаа юм байна. Тий. Одоо буурын мэдлэгээ боёлоо гэж байгаа. Одоо боёлий гэж. Номтой хоёр гишүүнийг харин баавга агнсан энэ зурагнда тайлбар өгнө үү гэж бид холбогдсон. Харин тэр ийм залбиа асуултанд хариулт өгөхгүй гэлээ. Номтой хоёр гишүүн инхүү амьтны эрхийг залбиа асуудал гэж тодорхойллоо. Бас хин нэгний авалсан баавгааны хажууд очиж зураг авахулсан. Гэхдээ хизээ гэдгийг санахгүй байна гэдэг тайлбарыг утсаар өглөө. Тийм зүйл хийж байгаагүй. Та ямар ч байсан бол авлаагүй юм байна те? Авлаагүй гэж ярьдаг юм. Авлаагүй юм те? Тий. За. Харин Батхүү гишүүнд нөгөө хоёр шиг эвтэйхэн тайлбар бодож олох цаг байгаагүйгээс ярилцлагаас сухтлаа. Тэрээр төрийн ордныг гудамж гэж үзсэн учраас тайлбар хийхгүй гэлээ. Гудамж ярилцахгүй бай. Та зүгээр энэ тайлбар өгчөлдөө энэ асуудал шүү дээ. Баавгаанд ховорцсон амтан Монголд 250-аас 400 тоо толгой байгаа гэж хамгийн сүүлд тоологдсон. Гэсэн ч улам бүр ховорцсоор байгааг амтан хамгаалагчид мэдээлж байна. Баавгааны экологийн ач холбогдлыг 6.5 сая төгрөг гэж үнэлсэн байдаг. Баавга агнсан тохиолдолд үүнийг 2 дахин нуглаж торгуулах ёстой юм а. Бас 20-ото ан агнах юм бол 3-аас 5 жилийн хорхиалаар шийтгүүлэх хуультай. Энэ бүхнийг үндэслэж бодиттой баримтанд байхад хэрэг үүсгэх үндсэлтэй юм байна. Одоо хуулийн дээр байж байгаа ч нөгөө мэдээний хэрэгслийг гарсан мэдээллийг үндэслэх хэрэг үүсгэж болно гэж тийм ээ. Тэрний үндэслэж одоо энэ ажлаа хийхгүй нөгөө цаатаа хайртай журналистик интервью дэмжих хоёр хэсэг цаатаа. Ийхүү Эрдэнэчим гишүүн бүрэг дээр чихмэл тулаа агнуулсан гэдэг тайлбар өгч Номтой хоёр гишүүн хин нэгний авалсан баавгааны хажууд очиж зураг авахулсан болж таарлаа. Харин Батхүү гишүүний хувьд төрийн ордон гудамж учраас тэнд ярилцлага өгч болдгүй юм байна. Улс орныг хөгжил рүү хөтлөж байх ёстой гишүүд амьтны амь хороож явсандаа ийм тайлбарууд хийлээ. Байгаль орчны яам, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газрууд ийм баримтууд байхад яагаад зүгээр сууж байгааг бид дараагийн удаад асуух болно. Харин 2016 онд Анчин гишүүд хаана байх ёстойг сонгогчид сонгоод өгөх баха.